За та бүхэнд орой минь төргий. За би 1072 хувьцааны өв залгамжлалын асуудлаар дахин мэдээлэл өргөе. Та 1072 хувьцааг өвлөн авах хүсэлтэй бол дараах тохиолдолд заавал нотередэд хандах шаардлагатай. За үүнд нэгдүгээрт талигаач оршин суух тодорхой хаяггүй байсан. Хоёрдугаарт өрхийн бүртгэлийн дэвтэр дээр нэр нь байхгүй байсан. Гуравдугаарт ганцаараа амьдардаг гэсэн бүртгэлтэй байсан бол. Дээрх 3 тохиолдолд та заавал нотередчд хандаж өв хүлээн авах хүсэлтэд бүртгүүлэх шаардлагатай. Нотередэд хандах хугацааны хувьд анхаарах ёстойг дахин сануулъя. 2026 оны 6 сарын 1-нд эхэлсэн хугацаа 2027 оны 6 сарын 1-нд дууснаа. Тэгэхээр энэ хугацаанд та өөрт ойрхон байрлах нотеред дээр очиод өв хүлээн авах хүсэлтэд гаргаарай. Хэрвээ энэ хугацаанд өв хүлээн авах хүсэлтэд гаргаагүй бол өвлөг хэрхээ алдах эрсдэлтэй болно.